가수고는 Ээж маань миний төгсөлтийн тоглолтыг үзгээд 4 жилийн дараа Монголоос зорж ирсэн байгаа. Юу ч гэсэн Солонгос суралцсан 4 жилийнхээ хугацаанд би юу сурч мэдснээ ээжтэй харуулж чадсандаа бол үнэхээр их баяртай байгаа. За яасан гинэ? Энд явж энэ досонд үлжиж энэ. Цаалга болгочод ингэж байна. Ингээд 4 жилийн дараа ээжтэйгээ уулзаад бид хоёр бага хугацаагч ихсэн аз жаргалтайгаар өнгөрүүлж чадсандаа айгүй баяртай. Жохон ч гэсэн дурсамж бүтээж чадсан. Гэхдээ харамсалтай нь миний хонхны аяар арай болох болоогүй байсан. Ээжээ маань явах хугацаа болцсон тулчихсан байсан болохоор төгсөлтийнхөө хувцсыг төрүүлж очиод гуйж аваад 6 авахулах гэсэн юм аа гэдгсэн чинь надад сонжоог үсүү сангийн шагнал байгаа гэд тэрийгэ төрүүлж аваад 6 авахулах юм уу гэх юм би өө тгийгээд хамт 6 авахулсан. Манай хатан ээж яг тэр үед бас ирсэн байж таарад бид нар гэр бүлэрээ манай ээжийг гаргаж өгөх гээд орой хоол идээд тэгээд ээжигээ гаргаж өгсөн байгаа. Нэг тийм баяртай, гунигтай, бүх юм давхцсан айгуу сонин өдрүүд болж өнгөрсөн. Үргэлжлүүлээд яг манай ээжийг явдаг орой манай хатан мав зурж ирсэн. Эверланд дээр ирчээд тэлмэ одоо баг түүгээ тоглуулж байна.
Нэрээ амар сонин. Энэ сармагчингууд чинь нэгнийхээ бөөсийг ингээд түгээд идээд идэм билээ шүү дээ. сая унтааг байсан одоо унтчихлаа. Маргааш өглөө нь Рубиг салхилуулчаад хадам аав ээж дүү гуравтаа хааны ордон үзүүлэнгээ ханбуу хүмүүст үзсэн байгаа. 본대학교 수종의 정과정을 이수하고 Ер нь бол Солонгост их сургууль төгсгöd Монгол шиг хонхны баяр гэж зүрхтэй том юм хийгээд байдаггүй. Тэгээд энэ ихэвчлэн бакалаврын зэрэг төгсгöd бол жижигхэн ангид оруулаад юм уу жижигхэн тэнхимд оруулаад ингээд дипломын гардуулаад өгчдөг. Би яг тийм юм болов гэж бодоод хонхны баяр дээрээ очсон чинь эсэргээрээ ингээд тайз майзан дээр гараад би ганцаархнаа гадаад оюутнуудаа төлөөлөв. Солонгос оюутнуудтайгаа мөр зэрэгцээд диплом авсан.